Сайн байцгаана уу? How it works social нэвтрүүлэг маань эхэлж байна. За тэгэхээр Univision-ийн төхөөрөмж маань заримдаа доголдож, ТV сувгууд гацаж, интернет удааширдаг байгаа. Энэ үед операторлоо заалгахад хамгийн түрүүнд та төхөөрөмжөө унтрааж асаана уу гэсэн зөвлөгөө өгдөг. Яагаад унтрааж асаана уу гэсэн зөвлөгөө өгдөг юм бэ? Хайлоо бэлгүүнээ тэгэхээр яг энэ асуултанд хариулт болохоор Univision-ийн дата центрийн ахлах инженертэй явж уулзцгаая. За тэгвэл хамтдаа явцгаая. Сайн байна. Сайн байна. Ямар юу явж байгаа да? Univision-ийн оператор руу бид нартай харагдаад Залхангууд ингэж унтрааж асаа гэдэг байгаа байхгүй. Тэгээд бид энэний талаар сайн мэдэхгүй сайн мэдээлэл авах гал хэрэгтэй. За. Энэ талаар ингэж сонирхоод зориод ирчихсэн болохоор би таа өдрөнгөө мэдээлэл ороод танилцсан тий. Дагаад байна. За, юуны төрөнд таар нэгэн зориод ирсэн учраас би таарт төхөөрөмжүүдийнхаа хэрхэн яаж ажилладаг талаар товчхон мэдээлэл өгье. За, энд хэрэглэгч таны байна гэж бодъё. яг. За, хэрэглэгч та өөрт байгаа гар утас, ноутбук, телевиз зэрэг ашиглан шаардлагатай нэвтрүүлгийг авч яддаг байна шүү дээ. За, энэс цаашаа яадаг вэ гэхээр танаа гэрт байгаа смарт бокс, Android box зэрэг төхөөрөмжүүдээр дамжин танд хүрдэг. Таны TV бол Android box байгаа бөгөөд Android box-ны smart box байгаа гэх мэтлэнгээр за эндээс цаашаа танаа байрны сүлжээнд холбогдно. Байрны сүлжээнээс цаашаа Univision-ийн дата центрийн сүлжээнд холбогдно. Үүнээс цаашаа интернет сүлжээнд холбогдож ажилладаг байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн талд байгаа smart box буюу интернетийн цагаан төхөөрөмж гэж нэрлэдэг. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгч интернетэд холбогдож шаардлагатай үйлчилгээ авдаг. Харин Android box буюу энэ телевизийн хард төхөөрөмжийг ашиглаад та телевизийн үзэр үйлчилгээ буюу IPTV-тэй холбоотой бусад контент үйлчилгээг авч байна гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч таны талд байгаа интернетийн цагаан төхөөрөмж, телевизийн хард төхөөрөмж дээр ямар нэгэн асуудал гарч гацалт үүсснээр хэрэглэгч манай лавлах төгөөр рүү уцтдаг. За тэгэхээр энэ бол манай операторуудын суудаг хөрөө байна. Энд байгаа манай бүхэл операторууд маань хэрэглэгч таахмс ирж байгаа бүхэл асуулт, санал, гомдолд хариу өгч зөвлөгөө өгч байдаг. За тэгэхээр таарын асуулт маань операторууд яагаад хэрэглэгчдэд төхөөрөмжийг унтрааж чадгийг зөвлөдөг вэ гэдэг. Тэгэхээр энэ талаар хэдүүлээд зөв ойлголттой болохын тулд эхлээд төхөөрөмж маань яаж ажилладаг, яагаад гацдаг талаар ойлголттой болсон зөвөө. Энэ талаар та тайлбарж өгье. За төхөөрөмж гацах буюу төхөөрөмжийн маань хэвийн үйлчлэл алдагдах хэд хэдэн шалтгаан байдаг байна. За яагаад гэвэл манай эдгээр төхөөрөмжүүд маань өөр дээрээ CPU, RAM, санах хойтой өөрөөр хэлбэл нэг төрлийн жижигхэн компьютер гэж ойлгож байна. Эднэрийн хэвийн ажиллагаа алдагдсанаар буюу эднэр дээр ямар нэгэн байдлаар алдаа үүсснээр төхөөрөмж маань гацдаг байна. За энд маш олон гадны шалтгаануудаас үүдэлтэйгээр энэ гацалт үүсдэг байна. Жишээлбэл температур. За мэдээж хэрэг хэд халуун болон хэд хүйтэн орчинд төхөөрөмж маань хэвийн ажиллаж чадахгүй төрхнэ. Эн чинь тэгвэл биш үү те. Одоо хүн жишээлбэл халуун наранд одоо ингээ удаан байхаар ингээ нозоороод паниктдээ штэ те. Яг тэрнтэй адилхан гэж ойлгож болох уу? Эсвэл чамаа яг одоо сууж ах чи хөргөчөндөө авчиад хийчих юм бол чи тэр доктор хөдөлж чадахгүй сүултээ юм ярьчихдаггүй бүр ингээд тас сүултнэ. Энтэй адилхан. Зүг. Ер нь бол бас тийм. Бас өөр нэг жишээ бол орчин байна. За орчин гэдэгт юу хэлж яах вэ гэхээр хэд хуурай болон хэд чигшилтэй эсвэл хэд тоосчлолтой орчинд төхөөрөмж бас мөн адил хиймэн ажиллаж чадахгүй. Тэгэхээр чи гэрээ сайн зөвлөх хэрэгтэй юм шүү. Төхөөрөмжнийхөө тоосныг сайн арчиж байгаа байхгүй. За дараагийн нэг зүйл бол байршил. Байршил маань голцоо интернетийн цагаан төхөөрөмжтэй холбоотой. Яагаад вэ гэхээр интернетийн цагаан төхөөрөмж маань өөрөө Wi-Fi сүлжээ буюу утас сүлжээг ашиглан одоо бас мэдээлэл дамжуулдаг.
Утас сүлжээний нэг онцлог нь байршлын нөлөө нь маш өртөмтгий байдаг. Жишээлбэл та төхөөрөмжийг битүү хайрцаг нь хийвэл Wi-Fi сүлжээ дамжуулах чадамж нь алдагдана. Энд дээр надад нэг жишээ байгаа юм байна. Манай найз нөгөө гэртээ цагаан төхөөрөмжөө аваачаа шургуулган дотор хийцэн. Тэгээд нөгөө Wi-Fi-ийн сайн татагдахгүй болохоор нь оператор руу залгасан чинь шүүгэн дотор хийж болохгүй гэдэг нийлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүст бас иймэрхүү маяграх тохиолддог байгаа нь тий. Маш зөв. За дараагийн нэг юм нь бол холболт. За мэдээж холболт бол манай хэрэглэгчдийн бас түгээмэл гаргадаг алдаануудын нэг. Жишээлбэл шаардлагатай холболтыг буруу холбосон дутуу холбосноос үүдэлтэйгээр хэрэглэгч нь өөртөө хэрэгтэй үгшээгээ авч чадахгүй төрдөг. Дараагийн нэг зүйл нь бол тухайн төхөөрөмжүүдийг удаан хугацаанд тасралтгүй ажиллуулснаас үүдэлтэй. Ямарваа нэгэн төхөөрөмжийг хэрэглэгчийн талд байгаа аливаа төхөөрөмж бол удаан хугацаанд тасралтгүй ажиллах зорилттой байдаггүй. Үүнээс үүдэлтэйгээр одоо удаан хугацаанд ажиллахад хаалт үүсэх, мөн саяны өмнө дурдсан тэр CPU, RAM, санахын хойд тэр одоо удаан хугацааны ажиллагаанаас үүдэлтэйгээр алдаа гарах магадлалууд нэмэгдэж байдаг. Зарим хэрэглэгчдэр бол одоо эзэнгүй үедээ төхөөрөмжөө асаалттай орхиод олон хүнээр явдаг юм жишээ байдаг. Хүнтэй зөвлөлээд үзэхэд л бид нар ч сэрүүн хэр удаан байж чадах үлээ дээ. Сүүлчийн нэг жишээ бол одоо Wi-Fi сүлжээний өөрийнх нь онцлогтой холбоотойгоор Wi-Fi сүлжээний сувгийн давхцал гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл интерференц гэж бид нар нэрлэдэг. Энэ юу гэж юм нэхлээр за бид нар хамгийн ойрхон жишээ IPM-ийн радио сүлжээ. IPM маань өөр өөрсдийн гэсэн сувг дээр мэдээллийг дамжуулдаг. Хэрвээ 2 IPM нэг ижил сувг дээр мэдээлэл дамжуулаад эхлэвэл аль ч IPM нь хүн хүлээж авч сонсохгүйтэй адилхан Wi-Fi сүлжээ дэлхийн нийтээр 11 сувгтай байдаг. Дэлхийн бүх нийт одоо Wi-Fi сүлжээ ашиглаж байгаа аливаа юм дээр 2.4 ГГц дээр бол харин манай одоо энэ интернетийн цагаан төхөөрөмж смарт бокс маань яагаад смарт бокс гэж нэг гэхлээр энэ төхөөрөмжийг унтрааж асаахад асж явах явцдаа тэдгээр Wi-Fi сувгуудаас хамгийн ачаал багтаа буюу давхцал багтаа сувгийг олж асдаг байгаа. Ингэснээр хэрэглэгчийн үйлчлэг юм илүү дээр илүү хурдтай болох боломжийг бас олгож байгаа. За сүүлийн үед манай Wi-Fi сувгийн давхцлыг бас арай бага болох үүднээс бид нар хэрэглэгчдээ 5 ГГц-ийн төхөөрөмжийг санал болгож байгаа. За ингээд эндээс харахад төхөөрөмж гацах, гадны нөлөөлөл буюу маш олон шалтгаан байдаг байх нэ. Бидний дийлэнх тохиолдолд төхөөрөмжийг унтрааж засаснаар асуудал маань шийдэгддэг. Мөн оператор тухай бүрт аль асуудлыг нэг үрцэн шалгаж үзэж танаа гэрт очиж шалгах боломжгүй учраас танд өгдөг хамгийн ихний зөвлөгөө бол төхөөрөмжийг унтрааж засах юм аа. Энэ бол манай дата центр. Энд үдх хэрэглэгчдийн мэдээллийн урсгалыг дамжуулдаг. Өөрөөр хэлбэл та бүхний интернетээс үзэж байгаа аливаа контент, Univision-ийн видео сангаас үзэж байгаа видео эдгээрийг үзэх хүсэлт эдгээр дата центрийн сервер дээр ирдэг гэсэн үг. Энэ серверүүдээс таны хүсэлтэд харгалзах тэр контентыг тань руу танад байгаа тэдгээр хөрөмжүүдээр дамжуулан хүргэдэг. Ингэж бид мэдээллийн урсгалыг бий болгодог. Цаав ижгаар би бүр ойлгохоо байлаа. Олонний мэдээллийн урсгал чинь төхөөрөмжөө унтрааж асахтай яг ямар холбоотой юм? Билгүүдээ амар ойлгомжтой л нь штэ. Чиний яг тархичин хит их мэдээлэл хүлээж авснаас болоод яг одоо гацаж эхэлж байгаа хаа. За ер нь бол асуултынхаа хариулт руу тунд өгч байна. Чамд хитрхи их юм ярьснаас болоод ойлгоход хэцүү болж байгаа зү. За тэгэхээр энэ манай хяналтын өрөө. Эндээс манай хяналтын инженерүүд та бүхэн үйлчлэгийн хэвийн найдвартай ажиллах тасалбар хүмүүс. За тэгэхээр өмнө дурдсан тэдгээр олон шалтгаануудын нэг нь та бүхний төхөөрөмжлөөр тохиолдсноор өөрөөр хэлбэл мэдээллийн урсгал хэвийн бос болсноор тухайн төхөөрөмжийг одоо хэрэглэгчдийн нэрэлтгээр гацалт үүслэе гэж байна. Гацалт үүссэн тохиолдолд тухайн төхөөрөмжийг унтрааж засаснаар тухайн төхөөрөмжтөр байгаа тухайн алдаа маань цэвэрлэгдээд анхны хэвийн горимд орж ажиллаад мэдээллийн урсгал маань хэвийн дамжиж эхэлдэг. Товчхондоо бол эрдүүлнэ. Энгийнээр өөрөөр тайлбарлах юм бол би чам руу нэг бөмбөг дамжуулж байна гэж бодъё л да. Чи түүнийг аваад цааш нь найз руу дамжуулж байгаа. Энэ бол хэвийн ажиллагаа. Гэтэл чи нэг л бөмбөг алдахад чам дээр маш олон бөмбөг бөөгнөрөөд чи түүнийг цааш нь хэвийн дамжуулж чадахгүй болно. Үүнийг гацалт гэж байгаа маа. Ойлголоо. Таныг дата төв гэж бодох юм бол саяны бөмбөгнүүд мэдээллийн урсгал. Би өөрөө болохоор төхөөрөмж. Харин манай найз хэрэглэгч. Зөв. Яг зөв. Ааха билгүүнэ чи одоо л хэвээ ажиллаж байна. За тэгвэл одоо хамгийн сүүлийн асуулт. Төхөөрөмжөө асааж унтраах хооронд тэр дотор яг юу болт юм бэ? Төхөөрөмжийг унтрааж асааснаар өмнө дурдсанчлан төхөөрөмжтөр байгаа CPU, RAM, санах хойд төр үлдсэн тэр алдаа маань цэвэрлэгдээд
дахин шинээр хэвийн горомд ажиллах боломжийг бүрдүүлж байдаг юм аа. Төхөөрөмжийг унтрааж тасах гэсэн ердөө энгийн шийдлийг шийдэж болж байгаа учраас бид бүхэн хэрэглэгчдэд ингэж зөвлөдөг юм аа. За өнөөдөр бид хоёр бас ийм сонирхолтой мэдээллүүдийг бид хоёрын асуулт болгонд хариулж өгсөн бас их баярлалаа тий. Зөндөө юм ойлоо ойлгох шүү дээ. Яагаад унтраад байна? За баярлалаа. Гаргасан баярлалаа. За нэвтрүүлэгт хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Илүүнэ бид хоёр ч гэсэн өнөөдөр зөндөө олон зүйлийг мэдээж авлаа. Бидний гаргадаг хамгийн том алдаа бол мэдээж Univision-ийн төхөөрөмжний маань холболт юм байна. Бид нар заримдаа төхөөрөмжөө наашаа цаашаа зөөж жагаад холболтыг нь хүндэрүүлчих тохиолдол байгаа гэдэг. Тэгэхээр холболтоо нэгдүгээр зөв хийсэн байна уу? Хоёрдугаар одоо гүйцэд хийсэн байна уу гэдгийг чиглэж авах нь чухал байна. Жишээлх юм бол Univision-ийнхаа төхөөрөмжийг сайн цэвэрлэх хэрэгтэй байх нь байна. Богино толгойн зүүх болон цахилгаан бараанаас хол тавих хэрэгтэй байх нь байна. Нөгөө талаасаа би бас айгүйх гаргат юм байна. Оройн утгатай төхөөрөмжөө бараг унтраадаггүй байна. Ягаад тэгэхээр зургатаа унтраахтаа би зүгээр удирдал гараал унтраачдаг. Тэнгүүд хар төхөөрөмж маань унтарсан гэд бодоод идэг боловч хэд хоногоор хасаалттай байгаа л гэдэг юм байна. Тэгэхээр хүнд нойр хэрэгтэй шиг төхөөрөмж бааж гэсэн амарх юм одоо хугацаа хэрэгтэй байдаг бахны тийм болохоор та нар маань төхөөрөмж унтрааж байгаарэ. Эцэст нь гэж хэлэхэд төхөөрөмж маань доголдсон үед та оператор руу залгахаас өмнө төхөөрөмжөө унтраагаад дасаагаад сурч хэрэгтэй юм шүү гэдгийг би сайн ойлголоо. Яг зөв. Унтрааж хасаана гэдэг нь маш олон асуудлын шийдэл болдог бахнэ. За ингээд өнөөдрийн How it works хамт байсан та нартай баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.